APRC 2023 Монголд. Цар тахлын нөлөөгөөр цар тахлаас хойш хэрэглэгчийн зан төлөв бизнесийг хийх арга зүй бүх чиглэлд бол одоо ингээд дижитал шилжилтүүд, дата аналитик, AI, тех суурьтай, платформ суурьтайгаар бол бизнесийг ингэж явуулах болсон. Тэгээд яг одоо бизнесийн томоохон брэндүүд, дэлхийн топ брэндүүд бол бизнес моделийн шилжилтийн одоо үе дээр явж байгаа гэж бол одоо хэлж болохоор байна. Тийм учраас бид нэр APRC 2023 чуулгана 10 сарын 12-13 онд одоо Улаанбаатарт хийхээр бэлтгэл ажилдаа одоо бид нэр ажиллаж байна. Энэ чуулганд бол одоо бид нар эхний өдрөө бол 2 чиглэлд workshop хийн. Энэ бол энэ их хэмжээний өгөгдөл дундаас яг хэрэглэгчийн зан төлөвийн чухал дата, инсайтыг хэрхэн гаргаж ирж харах уу? Тэн дээрээ суурилж бизнес стратеги хэрхэн боловсруулах уу гэдэг чиглэлээр бол дэлхийн судалгааны байгууллагын ерөнхийлөгч үнэхээр байгаа. Мөн нөгөө талдаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үнцний хөгжүүлэлтийг бол илүү судалгаанд суурилж, креатив процессыг хэрхэн явуулдаг гэдэг дээр бол Аз намхан талын топ эксперт ирж workshop-ийн конференцийн маань 2 дахь өдөр Аз намхан талын болон Европын топ 10 нээлтгчээс бүрдсэн манай яг чуулганы үндсэн хурлын ажиллагаа маань явагдана. За энэ дээр бол дэлхийн номер 1 платформ CX чиглэлийн Qualtrics компани нээлтгчээр оролцож байгаа. Одоо яг Америкийн топ 100 компани 80 нь бол Qualtrics-ийн платформ дээр бол энэ үйлчлэгийг дижитал шилжилтээ хийж байгаа. Яг одоо энэ цаг үед бас яг хятадын одоо автомашины зах зээл бол дэлхийд хүч төрөн орж ирж байгаа. Энүүнийг яг хэрэглэгч төвтэй одоо яаж хөгжүүлж байгаа судалгаа талаасаа одоо хэрэглэгчийн ойлгох тал дээр бол бас ажиллаж байгаа. Хятадын Катарк гэдэг одоо хамгийн том судалгааны институт дэлхийд тавьж байгаа. За мөн түнчлэн одоо сошиал медиа дээр дижитал одоо яг худалдан авалтын зан төлөв Солонгосын одоо топ Samsung брендийн дээр одоо яг судалгаа талаас, стратеги талаас ажиллаж байсан топ экспертүүд ирэх гэж. Тийм учраас одоо яг энэ APRC конференц маань бол яг Аз номхон далай дэлхийн одоо яг глобал трендүүдийг эх орондоо бид нэр сонсох болцоог олгож байгаа маа. Яг дэлхийн топ экспертүүдээс гадна бид нар Монгол талаас бас хэд хэдэн илтгэлийг бэлтэж байгаа. SEO 2023 буюу топ 50 компанийхаа SEO-ны үзэл бодлыг нэгтгэсэн 2024 онд яг бизнесийн тренд хаашаа явахаар байна? Ер нь Монголын бизнесийн асуудлууд юу вэ? Бизнес моделийн шилжилтүүд дээр юуг анхаарч байна гэдэг бид нар энэ судалгааныхаа үр дүнг бол APRC 2023 конференц дээр бас танилцуулах болно. Олон улсын ингээд топ брэндүүд хэрхэн ажиллаа хийдэг, бизнес процесс нь хэрхэн явагддаг, энэ шилжилтийг бол одоо бид нар хийхгүйгээр дэлхийд Монгол улс цаашдаа өрсөлдөх чадвараа бол нэмэгдүүлэх болцоо байхгүй маа. Тийм учраас бид нар бол энэ Азийн, дэлхийн, Европын болов энэ топ экспертүүдийг хорондоо авчираад суралцаж цаашдын бол одоо яг бизнесээ хийх одоо арга зүйдээ бол бид нар ямар дэвшил төвшөлтүүдийг бол хийх болцоотойг бол энэ конференцээс бид нар ойлгох болно. Тэгээд энэхүү боломжийг бол хамтдаа ашиглацгаая. Хамтдаа Азийн топ экспертүүдээс одоо суралцъя гэж та бүгдийг урьж байна. Аз номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын 15 дугаар чуулган APRC 2023 Монголд.